Догшин хайрхны эзэн зохиолыг бичиж дуу оруулсан Мөнхөр Эрдэнэ. Бүрэн сүмийн нутагт чулуутай хархан хэмээн нэрийдсэн догшин хайрхан байдаг гэж ийн нэрлсэн ч учиртай. Хүн явах нь битгийхэл аратан амьтан явхад хүртэл хэцүү адасаг ихтэй хайрхан юм. Тэмдэж уг хайрханд бараг тавал амьтан яваг үзээгүй. Өчний хідэн хөгшчүүлийн яриагаар энэ хайрханд эзэн байдаг гэж. Тэрхүү эзэн хэмээн нэрийдсэн амьтан үнэхэрийн догшин аратан тул хайрхны нүрийг бараатан сөндөрлөн болсон уулсаач ангөрөө хийхийг хатуу зээрлдэг юм. Ангөрөө хийгээд голомтоор нь сүрэг шагсан хүмүүсийн тухайч цуу яриа байдаг гэж. Гэхдээ үнэхээр байдаг эсхийг хинч мэдэхгүй. Зарим нь итгэж, зарим нь хуучны худлаа яриа гэж хэлдэгч тэрхүү хайрхан луу буу гэсэн явах зоригтой хэр байдаггүй байлаа. Хайрхны ингэр бараатан сөндөрлөх уулсын дунд над зэхийн өвлж бий. Үнэхээр хин хүний хүсэх сайхан өвлж байж. Ямар ч зуднаар хэдэн малыг нь бүрэн бүтэн эдэх эдэжтэй ондоруулдаг юмсан ч. Нацаг эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хаад нэг бордар сууж нутгийн залуустай мөрөдөө тоглохоос буздаар бол өөлхөмгүй мундаг залуу юм. Төвний эхнэрийг цэцгээ гэдэг. Үнэхээр нэрэндэн тохирсон цэцэг мэд үзэсгэлэнтэй бүсгүй. Том хүүг нь харин этгэл гэдэг. 11 настай ч дуусвал даруухан нэгэн бол баг хүүхэд нь харин 5 настай гэхэд биендэм баймаргүй сэргэлэн цав хүү байлаа. Түүний нэрийг сэргэлэн гэдэг. Энэ жил урдурдын жилүүдээс илүү ширүүхэн зудтай жил эхлэв. Өвлийн эхэн сар гэхэд цас хэдийн мал эдээшлэн явахад бэрх болгожээ. Гэхдээ сорилог уулсын буянд нацхийг тэр их цасыг ажирсангүй. Өвлийн шөнө үнэхээр хөйтэн. Өнөөдөрч бас цасан шуурга шуурсан шөнө ахвалалтай. Намрын нарлаг өдрүүдэд хороо бууцаан засан янзалсан нацагт санаа зовх зүйл байхгүй тул тайван унтана. Шөнө хоттой хонь мал нь үргэж нохоо боргон хуцаг дуунаар нацаг сэрв. Хэсэгэн чимээ жигнэн хэвдсэн чи малын дуу нохоо боргон хуцаг чимээ тасарсангүй. Юу гэдэг вэ? Галзуурсан амтэн ирсэн юм бах та. Барагтаа бол наашиган амтэн зөвлөх ёсгүй дээ. Гэсэр гадаагаар шалгахаар дээлийн нүмерэн. Ханны долгоодгоо буухан барин нөгөө гартан цүмийн асах гэрэл барьсаар гэрээс гарв. Гадаа сарны туяа байхгүй тул тас харанхуй байв. Үйлэлхэн цасны туяанд ойр орчим муухан харагдана. Гэрийн хажуудад түүний нохой хоттой хонлуухан хуцсан байв. Яагаад ч юм хоттой хонлуухан зүглэхээ хүссэнгүй. Айж буй бололтой. Дэмэл хуцсан чимээ өгсөөр. Нацаг нэг л биш угаа гадарлаж уугаан цэнэглэн аваад чимээ өгөн хот руу ордов. Хоттой хон нэг талдаа шавжээ. Харин нөгөө талд эдэхийн аргагүй том битэй амтэн хитэн хонийг нь барьжигсан зогсож байгаа юм дэр. Нацаг сандарч бууган өнөөх амтэн лөө чиглүүлэхийн алдад түүний дээгүр харин алга болов. Нацаг сандран хойшгон сав унагтан уунахан гохыг даржчихв. Буундуу уулсын дундуур цуурайтан явсаар хайжуухан сарнана. Юу байсан бэ? Ямар гэгчин амтэн бэ? Гэсэр түүний араас гэрлийн тусагсан чи огт байгаагүй мэт сарнан алга болжээ.
Нацаг өндийн босоодог ходтой хонон дахин нэг шалгаадаг гэрдийн оров. Хоёр гар нь одоо ч салганан байгаа нь тэр үнэхээр сандарсан гэж. Төвний гэрдийн иргэн ороход уун дунаар бөгөөд сэрэлсэн байв. Цэцгээ. Юу байсан бэ? Ямар нэгэн амтан гэрээ юу? Хэмээн үнэхээр сандар твдсэн бололтой асууна. Нацаг. Мэдгүй. Амтан гэхэд хэд зүйл юм байна. Яаж ч бодсон тийм том биетэй амтан байх учиргүй. Хэмээн өөрийнхөө харсан зүйлийг өгүүлсэхийг хүсэж буй бололтой сууна. Арай нөгөө хайрхны эзэн гэдэг нь ирсэн юм биш үсттэй. Яадаг вүлээ? Арай чи буудчаагүй үсттэй. Юу эзэн? Байдаггүй гэж хараагүй байж. Тэгээд ч байдаг бол дээр хуулнаасаа ирэхгүй. Өмнө нь ирж байсан удаагүй. Охин хорогдож юу? Тийм ээ. Азар амжиж гарлаа. Нэг л хоноо авч явж. Энэ жил үнэхээр хүнчил болох бололтой. Монголын эзэн гэдэг юмгүй болоод аргагүй гэрхэнд ганцхан аваа байлгүй дээ. Хэмээн хэлээд зайлбаран бүн өөрийнхөө болон гэр бүл мал ахуй эд хөрөнгө бүхнийг бурханд даатхан бүн энэ юм. Нацаг арай дээрдсэн бололтой. Үнэхээр уулын эзэн бол ганц зэргийн хонь яах вэ гэж бодож өглөө мөр харахаар шийдээд унтав. Өглөө ирлэн босож өнөөх амтны мөрийг шалгахаар гарсан ч шүнжин орсон цаас мөрийг нь дарсан тул ямар амтан гэдгийг нь мэдэх боломжгүй болж. Хоттой хонон шалгавал өнөөх амтанд баригдсан хонь алга байв. Цаасан дарагдсан байж магадгүй хэмээн хайсан ч энэ тентгүй цуснд будагдсан буй заснаас өөр зүйл олдсонгүй. Эргэж ирсэн юм бах та. Яагаад хономол ядаж банхар хоцдоггүй вүлээ. Гэх бодолд автан хэсэг болоод гэрдэн оров. Өнөөдөр ч бас цаастай шөнө болов. Харин нацгийн толгойд эргэлдэх бодлоод төвний нойрыг хулжаасан тул тэр унтаж чадсангүй. Элдвийг бодан орондон хөрвөн байхад гадаа хонмол майлалдаж банхрын хуцагдуу дахин гарав. Урд шөнийн амтан дахин ирсэн бололтой. Энэ удаа нацаг чимээ чагнан хэвтгий хөссөнгүй. Эрхийг нь мэдэж байсан мэт яаран босоод бууган барин гарсан дэрвдэн тэнгэрүүдхий бөөдөв. Уун дунаар хотон дотроос өнөөх том биттэй амтан чинь цааш үсрэн гарч буун гайлтхан үзэгдэд барагдсарав. Нацаг хоттой хонон шалгавал энэ удаа 2 хон барьжээ. Цааш мөрийг нь шалган үзвэл хэдэн метрийн зайтай 4 нохон сарвны бололтой мөрнөөс өөр зүйл олдсонгүй. Цааш явж үзсэн чи түүний мөр тасрав. Хотон дотор харин мөр харагдсангүй. Дэмэл уур уцааран өөртөө гаргасаар гэрдэн оров. Цэцгийн санаа бүр илүү зовсон харагдана. Яач вэ? Дахиад нэгээгүй. Үгүй. Энэ удаа 2-ыг тавархан шивдээ. Эцгүй хот руу орцвоо мэд. Хэмээн нацаг суухад зэцгээ. Яахав дээ? Дахиад хэрэггүй биз? Энэ нутаг хичнээн бид эдийг харж үзэж байгаа билээ дээ. Энэ хайрхан, энэ уул усман байгаагүй бол хэдийн зодонд хэд малан баржигсан суугаа шүү дээ. Энэ миний нутаг. Харин хин зүгээр нэг амьтан. Гархны эзэн тэрийг нь мэдэгч хүн байна. Зүгээр өргөхвөл яах вэ? Өнөөдөр 2, маргааш 3,
Нөгөөдөр дөрөв. Тэрнээс жихийг авч мэднэ. Тэгвэл сар хүрэхгүй хугацаанд энэ хэдэн малыг чинь юу өчгөө болгоно. Халуунд нь халж хөөтөнд нь хөрж хэдэн болон хариулж явдгааран яахан би өөрөө мэдээ. Дахиад ирвэл тэгж давраахгүй шүү. Хэмээн шүд цун суухад цэцгээ. Ядаж өхөлцөө яхаас асууя л та. Настай хүн юм мэдэж магадгүй. Бүр болохгүй бол чи хүчснээ хий. Гэхэд нацаг хариу дуурсангүй. Дургу байгаа ч гэсэн цэцгийн өгнө зөрхийг хүсэхгүй байгаа бололтой. Унтахаар орондон ор хэвтэв. Өглөө нацаг бариулсан 2 хонин шалгахаар одондон гэрвэл энэ удаа алга болсонгүй байв. Нэг хоньных нь талбай тасран алга болж. Харин нөгөө хоньных нь гид сэсэг тасран алга болжээ. Яаж ч харсан олон дахин цолгон эдсэмөр харагдсангүй. Ганцхан өнхөл дээр 2 хоньноос нь иймхэн хэсэг үлдсэн гэдэг нь тодорхой харагдана. Түүн дуг амтан үнэхээр том харагдсан ч харанхуй шүн эсвэл өөрийнхөө айсантан тэгж харсан хэмээн өөрийнхөө харсан зүйлийг бодол дотроо булзааруулан байсан ч үүнийг харсан дараах нь тэгж бодож чадсангүй. Түүнд итгэхээс өөр арга үлдсэнгүй. Өдрийн нар өндөр төрхөөс өмнө нацаг үлзий өгнөх рүү явахаар болов. Дөрсөн цагаасан өнөө хүртэл энэ нутагт хамгийн удаан нутаглан байгаа хүн үлзий юм. Застай уулын энгэр бараадан давхсаар өдийн нар буухын алдад нацаг үлзий өгний бууцсан дэрв. Өөрөх нараас хүн хөөж бомбид гүүг шахам үлзий өгний гэрэл оров. Дээлнийх нь эмжээр сэмэрж хэдэн жилийн нар салхи үдсэн бололтой. Тэрхийн тэмдэггүй өнгөн хувирсан үзтэй дээл нөмрөн. Гэрэнхэн хоймордог ганц зүүн тамхи нэрэн сууга. Нүдэн ширгэж зөвхөндөө даруулсан энэ өвгөн үлзий юм. Одоо хэдийн 90 насыг шөргөж яваа энэ өвгөн чулуудатан мэрэг хийж багсаг засал ном хийдэг гэд нутагтан болов муучгүй нэр хүндтэй хүн юм. Ганцныхан толгойг гудлынхан олонд хэдэнтэй зохин байхтан өрчтэйдсэн нүрэн нацаг хөдөж эглүүлэн тагларсан 2 нүдэрэн ширтэн буй сууснан за нацаг хөө ямар хэрэгэр манай өмгөр гэрийг зэрэв. Дулаахан өвлжөнд жаргаад хийх юм олдохгүй аяг дагшим эргүүлж явна. Хэмийн үл хэлэг инээхтэн хахад цацсан ханайл гэж харагдана. Төвнийг энэ тоглон хэлсэн ч нацхийн нүрнээс мишэл гэдэг зүйл эдийн халаг болсон мэт. Гүн бодолд автан байгаа нь харагдана. За, яалаа гэж тэ ах минь. Үнэхээр сонин юм боллоо. Сүүлийн 2 хоногт хоттой гонлоо маань амтан ороод. Гэхэд үлзий өвгөн гайхаж буй бололтой. Өргөж даагдхан болсон зөвхөн арай ядан өргөж. Нацагуд удоноор ширдэн байгаад. Йоо. Энэ нутагт аратан амтан бэдгээ хэл. Гал зөрсөн өнөгч ойрдохооргүй догшин хайрхны энгэрд байдаг танихыг ямар дайрлаган дайрхаран ингэдэг байна. Арай чи өвгөн харан тоглох гэж иржээ дээ. Үгүй дээ ах минь. Тоглоом наадгаа хийхэд ийм зүйл тохирохгүй байх. Таныг л ямар нэгэн зүйл мэдэж магадгүй гэж бодоод. Гэхдээ тэр энгийн нэг амтан байгаагүй. Үнэхээр том биетэй амтан байсан. Би ч өөрхөн харсан зүйлд итгэх их үсэйгүй. Гэхдээ өглөө хазуулсан 2 хүнийг хараад итгэхээс өөр арга надад үлдсэнгүй. Үлзий өвгөн ганцхан нэрэн нацгийн үгийг анхааралтай сонсон суугаад.
Нэгийг бодож хоёрыг тунгааж буй бололтой. Зөөл болж байсан гэж сонсоогүй л юм. Жиний хэлсэн үнэн бол хайрхны эзэл бууж иржээ дээ. Энэ жил ойрын хэдэн 10 жилд болоогүй зод болж байх шиг. Ийм үед хүн битгий хэл зэрлэх амтэн хүртэл хэзөөддөг юм. Аргон эрхэнд ганц хоёр муудсан хоног чинь аваад одсон байх. Дэмий зөвлөх хийх гэсний хэрэггүй биз дээ. Тэгээд дахиад ирсэн ч тоохгүй өнгөрөө гэж юу? Одоо дөнгөж өвлийн ихэнх сар. Өвлийн хэдэн сар ийм байдалтай өнгөрвөл манай хоттой хүн харлаад дуусна. Залуухан эрбэр зөргөнтөн гэрд бардахаар буруу зүйл рүү өөрийгөө түлхэж оруулж магадгүй. Ахын ч бас залуудан тэгж явууллаа. Хоочны хүмүүсийн хэлсэн зүйл үнэний орд. Тэмдэж түүнийг даган явсаар үдээ хөрсөн. Эд хоногтон ажиглаж бай. Ах нарга бодъё. Өвлийн цагт нар хурдан буудагдал нацаг гэрдэн гарахаар яаран гарав. Харин үлзий өвгөн түүний хараас өг дуурсангүй. Нухацтай гэгч нь бодолд автан ганцаа нэрэн суун үлдэв. Энэ шөнө юу ч болсонгүй тайван хонов. Дараах өдрийн шөнө тайван амгалан хонлоо. Ингээд л бүх зүйл дуусч эргээд хэвийн амьдралдаа эргэн орсон гэмэн нацаг тайвшран байхад. Удаагш нь гэрийнхэн гадуур ямар нэг амтэн холгож. Гэрийнхэн хөштэй гэгч нь ноолон шүргэж буй дунаар нацаг сэрв. Гэхдээ энэ удаа түүний нохоо худсангүй. Нохогон гэж бодсон чи яавч биш гэдг нь тодорхой. Гар чалахаар бууга барин гэрээс харвал гэрийнх нь хоохон талд өнөөх том сүрлэг амтэн чинь харагдав. Нацагт энэ амтэн өмнөх ирснээс өөр байна гэх бодол төрөн байсан чи ихийг бодохыг хүссэнгүй. Ууган амтэн өд чиглүүлээд чи зайл юу хүсэж байгаа юм гэж уурлан хашгиран хэлсэн чи тэр гохмон тарж чадсангүй. Өнөөх амтэн ганцхан том хараагаад бараа сурггүй алга болов. Үнэхээр л хачин юм. Энд юу болж буйн? Эний толгойд орохооргүй таашгүй зүйл мэт. Маргааш өдөр нар хэлбий халтад дэднэд нацгийн найз хэмээн нэрийдсэн залуу болох төмөр ирэв. Дээлнийхэн хормод наалдсан засыг амт цугаар нь шухран унгаад том алгасаар дэдний дарв. Нацаг за зөнөөхөө явж байх чинь ямар нэгэн хэрэг гараа юу гэхэд төмөр надаар тайван да. Чамар харин сонин ихтэй гэд дуулаад. Одтой хонлоо чинь амтан орсон гэв. Энэ хайрхны нөмрөөр бэлждэг малд чинь зөглөх амтан байдаг байхад ингээд бүр хотон чинь ирдэг байх нэ. Харин тийм ээ. Энгийн нэг амтан лав биш. Гэхэд төмөр инээмсэглэн энгэрээсээ ганц шил арх гарган тавиад. Чи арай хоочны хэдэн хөгсчөлийн ярьдаг тэр эзэн энтерт нэтгээд хідэн малан бариулж хаад томотог чинь сууж байгаа мó. Хэмин шарыг нь малтангөө хэлв. Нацаг за юу гэж дээ. Үлзий ахал хэсэгтээ харж өг гэсэн юм. Араглаад өгөх бах. Би чи дахиж бууныг огтарж
амтны амь тасалмааргүй байна. Эц тэр зөнсөн өвгөн юу ганж ятхавд. Чи болсон хойно идгээл үз. Тэр өвгөн энийг ч хүсчиж магадгүй. Энэ яаж мэдлээ? Энэ бууцанд энэ ч илүү шундаг өвгөн шүү дээ. Гэсээр авчирсан архиан задлан гардан таарсан нэг аяганд дэхий талаар нь шахуухийн нацагт барьж энгэрийн ухан дэмтэрсээр атаг жихэр гарган найз нь ойрд сумын төв ороогүй. Энэ жоохон жихэр хоёр хүүхэдтэй хуваагаад өгчих гэсээр зэцгээ өөд сарвав. Хоёр найз элдвийг ярин суусаар авч ирсэн арга хэдийн Херолдон тулж төмөр чич тэнэг болжээ. Би байсан бол анх ирсэн өдрийнх нь маргаашил тонлогч өгсөн байгаа. Эмийн хэгжүүхэн барьж тавин хэлэхэд нацаг уусан гимндан халж өмглөн цан хөдөлсөн бололтой. Хүсвэл би тэрэгч нь аалаад даг хийгээд өмсгөж чадана. Өр хүүхдүүдтэй бодсон доол энэ төвчж байна. Чи яг чадах уу? Чамайг үнэхээр чадчих бол. Сая хотоос загаж явжирсан буугаан өргөн бариад шилийн сайн эргэж бодож явъя. Гэж хорыг нь улам малтан байгаа бололтой. Мар сайдал инэн сов. Нацах эрхэн хэлсэнтэн. Яг би чамд маргааш харуулъя. Харин надад тэр буу шийдэн чинь хэрэггүй. Алдар нэр нь байхад болоо гэж юу? Өөрөө л мэд. Би ч бас хэлсэнтэн хүрдэг аав юм хөө. Жадчихвал өгнө гэснээрэн өгнө. Харин чиний тэр зэвнтэн эзэгдэж муудсан юм сум гаргах уу? Маргааш би буугаан аваад ирье. Авснаас хойш өшөөнөөс нь утаа гаргаагүй юм. Дайлманд нэг буугаан шалгачихъя. Гэсээр инээдэн барьж идэн сов. Хоёр залуугийн яриа хэрэг сэтэрч бөөг төрөнөөс хойш үг дууралгүй ажиглан суусан цэцгээ. Сая л нэг уурлаж. Тэмрүү. Одоо харихгүй мүү? Нансаа ганцаараа хэцүү байгаа та. Саяхан амардсан хүн гэхэд төмөр цэцгийн уурлаж бөг ойлгон. Дууга намдхан инээдэн дарв. Нэрэн тэн. За найз нь явлаа. Харин өглөө эрт ирээ. Гэсээр гэрээс гарч мориндоо мордоод эмээлнийхэн хоёр талд ээжлэн гарч амандан дуу айлсаар давхин одов. Цэцгээ. Чи юу яриад байгаа юм бэ? Үлзээ хөлий гэсэн биз дээ. Энэ нийгмийн амнаас болж даамтаа хөрж байх юм. Төмөрийн хэлсэн ортой. Тэр өвгөн дэм их санаа зовоохгүй байж мэдэн. Тэглээч. Эдэн малан энэ нутаг усан би мэдэх болсон. Гэж хэмнэг суугаад түүний уусан арх омглон занг нь хурцалж зориг зүрх гэдэг зүйлийг харамгүй өгжээ. Амлсан асаран өглөө эрдэд төмөр буугаан өрсөөр нацгийн дэрв. Харин нацгийн тэр өчигдөр шөнийн омглон зан архитай хамт гарсан гэдэж. Найзд нь тийм бардам хэлчихэд даанчиг нэг хэлсэн зүйлээсээ босож чадсангүй. Цэцгээ түүнээс олон удаа болохыг гуйсан ч нацаг хэдийн шийджээ. Хоёр хэрэм мориндон мордон гайрхан өдөж чиглэн жогшуулв. Харин цэцгийн өг хоёрын араас гомиртой байх авдрынхан дээр давжсан. Бурхныхан урдаг зулайгаасан залбирсаар үлдэв. Өдрийн нар эгц дээрээс тусах үед хоёр хэр жолоотой хайрхны бэлдэрв.
Үнэхээр л нөмөрдөө харах юм. Саяхан л хөөтийн жавар хоёрын газрыг хорсхон харж байсан бол хайрхны бэлд эрэхтэл жавар үгүй болж зөүлийн салхи газрыг нь элбэн дулаацуулах мэт. Мордосон буун тучин үлдээгээд цааш алгахаар болцгов. Төмөр чиний хэлсэн шиг амтан байгаа бол наад чиний буу загт нуулагчгүй. Энийг ав. Миний буу наад зэвдээ төмөрнөөс ч л илүү дээр бах. Гэж өөрийнхөө бууг өгөв. Баян айлын ганцхүү болон мэндэлсэн энэ залуу зориг зүрхтэй гэхээсэн илүү бардам зан дэндэж. Хоёрыг хайрхны бэл өгсөн яваг хайрхны цас мөсөн тучуулан байх оргил дээрээс хоёр улаан нүд цоо ширдэн байгаад алга болов. Барта садыг тойрон бүдрэгтэм бүдэрж унахтан унан явсаар орой нар буухын алдад хайрхны дунд ирэв. Төмөр өвлийн цаг үдгийн хэл зооны загтаж гарахад хэцүү хайрхан шүү. Өдөржин алхаад талдан л ирлээ. Нацаг үнэхээр буцахыг хүснэ. Өдрийн нартай зэрэгцэн түүний зориг зүрх бүрмөсөн мохов. Дотроос нь гжигдэн бүдэр хайдас цаг явах бүрд улам түүнийг эзэмдэн авах шиг. Ингээд буцах удаа арга болжул аллах нь битгий хэл өөрөөсөө ч бариулж магадгүй. Үгүй байсан ч унаж өгөх аюултай. Гэж буцах тухай санал болгоход төмөрч орой болсон тул татгалзсангүй. Хайрхнаас буух үед хэдийн харанхуй нэлжээ. Хоёр эрэг гэрийн зүгээ яаран шогшоолно. Тэднийг буцан ирэхэд идэвхийн аргагүй дүр зураг хүлээж өгөн дэр. Хоттой хүнийг нь талын нэг таран хаяад цуснд нь хутган орхижээ. Нацаг яран гэрийн зүг харыг ирж ирэнгөө ирэхэд гэрийн урдхан талд зэцгээ амтайг ол тохивдэн. Зэцгийг нацаг тавиран авах үед зэцгээ чи яаж хавтаа нөгөө амтэн чинь хэрсэн. Хоёр хөөхөн хаваад явсан. Чамайг ямар их дуудаж ямар хүлээв. Гэж үгэн дуусгаад үүд болов. Хөөрхий хүүтэн засан дунд эр нөхрөө хүлэм бяцхан өрстэй санаа зовн ийн үхэлтэй хүртэл тэнцэн байж. Хана гэж хичнээн мэнг уйлан дуудсан ч тэр дахин сэрэхгүй. Нацаг өнтийн босоод хоёр хүүхэн ээлж дараалан нэрийг нь хэлж хашгирах хэдий. Түүний цөөрөөс өөр юу ч үл хариулна. Түүнийг моринд мордог гэх үед төмөр аажхнаа. Энэ хар шүн чи хүртэл байхгүй болчих бол цэцгээ хэн амар амгалан нойр суулгах юм. Энэ нутгийн хүмүүст би юу гэж хэлэх юм. Ядад цэцгээ гэрт нь орол. Тусгаж болох бүх юм ав. Би хамт явна. Гэхэд нацаг хэлсэн ясаар болж хоёр ярэ дахин хайрхан өд зүглэв. Хайрхны бэлд ирээд удаан хайсангүй. Эдний урд хоёр алга өрн бэйсэн тэврэн унтаж харагдав. Хоёр хүүхдийг тойрон цас байсангүй. Ямар нэг зүйл хайлуулсан бололтой. Гэхдээ энэ нацагд сонин биш. Харин төмөрд баг зэрэг сонин санагдана. Итгэл сэргэлэн хоёрыг нэг нэгээр нь тэврэн моринд мордож гэрийн зүг давхина. Харин үг хоёрын хэвдэн байсан газраас цус туслуулан алхах нэгэн амтэн чулуутай хархан өөд зурайн гарсныг хинч харсангүй. Нацаг гэрлүгэн ойрдох бүрдээ хайрдаг нь дахин сэрэхгүй үрд нойрсон шаналхын дээдээр шаналж хоёр алга үрдэн хэрхэн хэлэх талаар бодох бүрдээ сэтгэлд нь багтахын аргагүй уйдгэр шаналл хурам байлаа.
Үнэхээр хэний төсөөлөлд оромгүй залгүй зүйл хоромхонд дэд болоод өнгөрөн чинээ яаж санах вүлээ? Ийм зүйл болохыг мэдсэн бол хайртай ханаа алан хүрсэн орхиод явна гэж хөв. Уур омог бардам зан түүнийг ийм байдалд оруулсан. Үүнийг нацаг мэдэж буй учир бодох бүрдэн хичнээн их өөрийгөө харан зүгсэн ч өнгөрсөн зүйлийг өөрчлөх аргагүй. Тэр энэх бодол дундаан чанлан явсаар гэрээхийн гадаа ирв. Нацаг төмөрөө зэрэглэн сэрсэн үү? Үгүй. Онцсон хэвээрэл байна. Уул нь ингэж явхад сэрмээрэл юм. Үнэхээр сэргэлэн итгэл хоёр энэ хоёрыг өчигд унтаж байсан. Түүнээс хойш сэрэлгүй унтаж явсаар одоо гэрээхийн гадаа иржээ. Нацаг гэрээхийн үдэнд итгэлийг тэрсээр зогсоно. Тэр орхоосон эмээжгүй бололтой. Түүнийг нь мэдсэн бололтой төмөр нацгийн ард сэргэлэн тэрсээр чимээгүй зогсоно. Түүний дотор хурам буй тэр уйдгар шаналл гүнэг гутралыг өөрөөс нь өөр хинж төсөөлөхгүй биз. Төмөр нацгаа одоо орохгүй бол хоёр хүүхэд хөлдөхнө. Гадаа хөөтөн байна. Тэгэхэд нацаг хөшинбүү хоёр хөлн зүүждэн алагсаар гэрэл оров. Зэрэглэн итгэл хоёрыг баруун орон дээр хэвтүүлж нацаг цэцгийн гэвдэж буй орны хажуудад сөхрөн суугаад эдийн халуун цусны гүүхэн байж хурж хөссөн гарыг нь чангаас чангатгаад газардаа нааж харагдана. Төмөр найз нь галд үлээдхий. Эсэр найзган харагдаж тусалж чадахгүйг мэдэх учир ядаж ингэж л туслая гэж бодно. Өөдөн жавартай шүн гадаа зөөлхөн эсгэрэг салхи уйдгар гунигт аялахгүй мэт. Гэрд дөрөлцөн асах модны чимээнээс өөр чимээгүй намгүй маа. Надаас л боллоо. Би яваг бол ийм зүйл болохгүй байсан юм. Яаж чамгүй би амьдрах вүлээ? Хоёр хүүхэдтэй чамайг яасан гэж хэлэх вүлээ? Гэсээр ухан орсон цагаасан нулимс унагалгүй явсан хоёр нүднээс нь гунигийн нулимс зогсолтгүй бөмбөрнө. Үүнийг харсан төмөр юуж хэлж найзынхаа сэтгэлийг багж игсэн сэргээхэн мэдсэнгүй. Дэмэл түүнийг өрөвдөн харсаар. Ийм уу гашуутан автан байхад итгэл сэрв. Миний хөө гэсээр өвдөг дээр мөлхөн явсаар итгэл дээр очин тас тэврэн авав. Итгэл дөрөнд амар нохоо бид хоёрыг зуугаад тэгэхэд би хүнхээр хайсан. Тэгээд найз нохоо хайсан. Тэр бид хоёрыг хаварсан. Тэр хоёр нохоо ноцолдоод гээснэн дуугүй болов. Нацаг тэгээд яасан гэж та хоёрыг яагаад ч үздэй? Мэдэхгүй би хайсан. Зэрэглэнг нүдийн битгий нээгэрэ гэж хэлээд би бас нүдийн анчхад зэрэглэг тэврээ сууж байсан их дулаах. Яг манай банхар шиг зөөлөн үсэрхэг зүйл бид хоёрыг дулаацуулсан. Тэгээд нэг л мэдсэн би унтчихсан байсан. Тэгээд л сая сэрлээ би үнэхээр хайсан гэж эцхэн алаг нүднээс нь том цагаан нулимс урсган суув. Уучлаарай аавынхан. Дахиад хэдийгэн орхихгүй аавна гэж тас тэврэн суув. Харин төмөрд уг итгэлийн ярьсан зүйл үнэхээр итгэхийн аргагүй
гачин сонсогдож байсан чи ямар учиртайг нь олж мэдэх гэж бодон зогсов. Ээж яасан? Би өлсөд байна. Гэхэд Нацаг ээж нөө да хоёрыг сэрэхгүй байна. Оол идэхгүй байх гэд төрүүлээд унтчихсан. Миний хөө одоо буцаад танд өглөө хоол хийж өгье. Гэхэд итгэл заа гэсээр унтахаар буцан хэвдэв. Энэ үед төмөр итгэлийн ярьсан зүйлийг юу гэж бодож байна? Гэхэд Нацаг хитэж байсан. Амаагүй. Юу ч байсан хамаагүй. Бүгдийг нь алах болно. Гэхэд түүний нүднээс айдас гэх зүйл сарнин алга болж харин өөдгөр гүнэг уур хилэн өшөө хорсол буцлан байв. Одоо түн тэр хараатан хэн байх нь хэд байх нь хамаагүй болж төмөр найз нь маргааш нутгийн хэдэн хүмүүсийг дуудав. Цэцгийн ажил явдалд гисний харцан итгэл чиглүүлэхэд итгэл унтаагүй харагдсан тул дахин чааш ярьсангүй. Би ингээд явлаа. Өглөө эрт ирнэ. Гэсээр гэрээс гарч одов. Нацаг гэрхэн хоморд харцаанч бараг чавчилгүй суусаар өөрийн гэгээ оруулав. Өөр хавийн нутгийн залуус цуглаж гэр бараа хотонд нь үргэцэн мал хүэгээд бүгдийг нь цэвэрлэн цэцгийг сүүлчийн замд нь үдэж өгөөд хэд хоног өнгөрөв. Зэрэглэн ээжийнхэн тухай Нацагаас үргэлж асуун байсан ч Нацаг хоёр хүүхэн харах бүрдэн цэцгийн талаар хэлэх зэрэг нь хөрөлсөнгүй. Тиймээс хол ажиллаар явсан. Хэд хоногоос ирнэ хэмээн хараглав. Харин том хүү итгэл нь гадралсан хэдий ч энэ тухай түүнд хэлсэнгүй. Шөнө бүр зүүдлэх зүүдэн. Цэцгээ тормгор алаг нүдэрэн ширтээд мишэл тодруулж буй дөрхийг зүүдэлсээр чийгтэж норсон дэрэн дээр Нацаг сэрдэг болов. Энэ ууга шүү санахын зовлон түүнд үнэхээр хүн тусаж. Ууг аратан галж өшөөгөө авах хүсэл нь эдийн түүнийг бүрэн эзэмдэж баг багаар дотроос нь түүнийг эвдэж байв. Тэнгэрд хорох үүлс бараан болж бөгнөрөд. Дасан ширхэг том томоор хаялж эсгэрэг салхи хэржийг авч олон ширүүцэхэд сулхан буусан нарны тал хоёр талраахан савлаж цас бороонд зэвэрсэн төмөрнөд хоорондоо үрэлдэн жахралдан сонсогдоно. Зуухны ам сар нээж эдэдэн мод нэмэн багахан сэрэн орсон гэрэн дулаацуулах гэсээр төмөр зуухныхан хурдсуун. Төвний хард гэрийн зүүн орон дээр дөнгөж төрсөн бэцхэн хүүгэн ингэрж эзэнтэн тэврэн ариун сүгэрэн ундаалan төмөрийн ихнэр навчаа хэвдэн. Харин гэрийн бараан орон дээр хоёр хүүхэн тайван унтгийг харан суух Нацаг. Өнөөг чулуутай хайрхны эзэнгийн амьтантай. Учраа болохоор нэгэнт шийдсэн бололтой. Сүүлийн удаа үрсийн харж буй мэдэг гунигт нүдээ хоёр хүүхэсэн салгаж ядан соно. Төмрөө Нанса хоёр хүүг нь танад хэд хонуулж өгвөл зүгээрөө. Одоохондоо гэрдэн хоёр хүүгийн аваач гэхээр санаа зовоод байх юм. Гэхэд төмөр галаа нэмж дууссан бололтой. Зуухныхан ансрыг хааж бололгүй яахав. Жийч бас хэд хон. Хоёр хүүтэйгээ хамт бай. Хоосон гэрд очиод юу хийх вэ? Найз нь маргааш ядаж гэрийн жаврыг өргөж хэд ирдэг юм уу?
Муухай минь тэр гэрд хураг чавар битгий хэл би чихүүцүүлэгч сэрэнгүй галтул 100 хүнийг хан урд суудагсан. Гэхдээ хөдөнд нь торсон нулимсан төмөр нансай хоёроос нүүн гарчив. Төмөр тэгтээ. Миний найз ер нь гэрээ чинь найсан зөөе. Одоо тэнд юу хийх вэ? Хамт энд бид хоёр туслаад амьдар. Ирээдүйд танай хоёр хүү миний хүү хамгаалсан мундаг ах нар болох байх. Эмийн нацгийн сэтгэлийг багж хийсэн өргөхийг оролдож буй бололт. Үйл хэлэг инээхэд нацэг хариу дуурсангүй. Хоёр хүүг нь ширэлтэн суусаар. Өвлийн элч муудайхан бүйдээсэн нар хамны толгойд ожигаалтад нацэг гэрээхийн зүг шогшуулна. Харин төмөр хонон даган явагтан сэтгэлд нь буглах бодолд нь өнжих тэр зүйлийн тайлхыг хүсэж өлзий өвгний зүг яаран шогшуулв. Өлзий өвгөн урдын адил хоймирдон гансан нэрнэ. Гартан барьсан гэрхэн хаад нэг эргүүлэн суугаад түүнийх нь хорлоо дөрөлцөн асах галан дээр тогоон дүүсэн махан эргүүлэн бөгтөж харагдана. Удсанчгүй хаалаг сэвхийн онгойж гаднаас хурах жавартай зүг тэднийд төмөр дээлийнхээ хормог шударсаар орж ирэв.